Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Яач. Гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Эрка, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизүгийн хамт та бүхэнд том өрөө эхлүүлэхэд бэлэн болсон байна. Бас практикадаага болтой шүү дээ. Тэ, практикадаага л болтой байсан юм бол. Тийм л болтой ах. Авахгүй ерөөсөө. Тэгээд манайхаа ингэ шүү одоо 1146 104 5 дугаар руу залгаж орж ирээд бид бити гурвангийн яриулаад байгаарай. Бас ярилцаарай. Орж ирээ та өөрийнхөө үзэл бодлыг хэлээд ер нь ямар арга марга хэрэгэлдэг те практик туршлагаасаа бас хуваалцаарай. Тэгээ өнөөдрийн сэдвийг шууд танилцуулаад. Өнөөдрийн сэдв танилцуулахаас гадна та яг одоо 84.5 104.5 хост телефон дээр биднийг сонсож байгаа гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаар 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. За цаашлаад үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай Facebook дээр хуудас гарч ирэн тухайн хуудсан дээр том өрөө цэнгийн нэвтрүүлэг манд үрстэйгээр танд хүрч байгаа шүү. Тэгэхээр комент хэсгэд өөрийн санал бодлоо хуваалцаарай. Санал асуулга байгаа мó өнөөдрийн сэдв дээр чинь? За. Хоёр залуучуудаа? Бага. Хоёр залуучуудаа. Ингэн та гэр бүлтэйгээ зоригтой ярилцдаг уу гэсэн одоо пол үсгэж байгаа. Ер нь энэ асуулт нь ийм юм байгаа шүү. Та нар яг ингээд жоохон бодож байгаад хариулаарай заяа. Та сүүлийн үед та гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг асуулт шүү заяа. Үгүй тийм гэсэн сонголтыг сонгоно. Бодчихсон явж байна гэсэн 3 дахь сонголтыг бол оруулж ирсэн байгаа. За тийм чин сэтгэлээсээ гэдэг ийм чухал юм байгаа шүү. Бодож байгаад хариулна гэсэн үг тийм. За тэгэхээр 3 хариулт байгаа. Сүүлийн үед та гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг асуулт байна. Тэгэхээр та тийм үгүй бодчихсон л явж байна да гэдэг 3 хариултаас аль нэгийг нь сонгох боломжтой гэсэн үг. Очроо шууд тим дээр нь дарж ах шиг байна. За радиогийн 1-р студид бол Эрка, Очроо, Заяа, найруулагч Мизү ажиллаж байгаа. Ингээд сэдв нь юу вэ? За өнөөдрийн сэдвийг манай хин Очроо ерөнхийдөө нэг сэдв нь үү? Сэдвээсээ хэлсэн шүү дээ. Ярилцдаг гэр бүл. Гүг хэлээгүй шүү. Хэлээгүй юм. Би сэдв хэлэхээс өмнө тасалсан байхгүй. Сэдв нь хэлэгдээгүй юм. За хэлээрэй. Ярилцдаг гэр бүл гэсэн сэдвээр бид өнөөдөр ярилцсан. Тэгэхээр өнөөдөр бид нар яг нэг гэр бүлд нэг юм хамгийн чухал юм амин сүнс нь бараг юм ярилцах штэ. Ер нь явж. Тэгэхээр манайх бол ер нь ямар нэгэн агуулгаар бид нар маш олон удаа ер нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцаараа, хүүхдүүдтэйгээ ярилцаараа, хүүхдүүдээ сонсоорой те. Иймэрхүү юмыг бол маш их ярьж исэн. Гэхдээ өнөөдөр бид хоёр одоо манай Очроо их өөр аргаар одоо ярилцдаг гэр бүлийг ингэж бидэнд хуулан синхруулгээр нэг аргатай ирсэн тий. За ярилцдаг гэр бүлийн одоо гэр бүлийг ярилцуулахын тулд нэг юм карт байдаг. Энэгээр бүгдээрээ хамтдаа бас тоглоод нэгийг суглаад хоорондоо ярилцаа явчихна. За энийг болохоор манай Эркад бол байдаг гэсэн. Надад байгаа. Харин Заяад бол яг одоо би бэлэг болгож байна. Би өөрөө ярилцдаг. За баярлаа. Өөрөө би баярлаа гэж бодож байна тий. За. Авсанд баярлаа. Зүгээр. Ярилцдаг гэр бүлийн харилцааг хөгжүүлэх даалгавруудтай тоглоом гинэ. Карт юм уу те? Карт. Наадхаа чи задлаа наадхаараа тоглоо шүү заяа. Өнөөдөр хэдүүлээ үүнийг одоо тоглож туршиж үзье. Тэрнээс өмнө болохоор ийм нэг даалгавраар эхэлчихийдэх хөө. Тэгээд манайх энэ чинь бас гоё цэнгид нэвтрүүлэг шүү дээ. Би халах юм уу? За тэгэхээр би нэг үсэг өгнө. За тэр үсгээр эхэлсэн яг одоо утсан дээр ч юм уу юун дээр дөрвөн мөрчлөг шүү зохиохыг гурлаа. За нэг үсгээр эхэлсэн. За ямар шүлэг зохиохоо гэхлээр шууд юу ачаал да гоё. Одоо манай гэр бүлийн радиогийн минь 25 жилийн ой болж байна тийм ээ. Гоё радиохаа талаар дөрвөн мөрчлөг. За гоё магтсан тий. Талархсан ч юм уу тийм утга агуулгатай. За тэгэхээр хамгийн эхний одоо заяад өгөх үсэг бол яа үсэг өглөө. За тэгээд мэдээж Яа хэцүүлж хэлсэн дөрөв мөрт юм уу те. Заяад зүг. Тэгээд гэр бүлийн радиод зориулж байгаа юм байна шүү дээ те. Яг 25 жилийн ойдоо зориулсан талархлын яа туу маань өдрийг авчирдаач. За манай Эрка болохоор ишчээ үсэг өглөө. За тоглосон юм аа. Чи бүр заяад нэг өгөхгүй. За иш үсэг өглөө. Иш үсэг. За. За тэгээ би өөртөө болохоор үсэг өглөө. Очроо болохоор бит хоёр биччих хооронд чи юм ярьж явах хэрэгтэй юм биш үү? Битэр чи бас бичих хэрэгтэй юм биш үү тий. Тэгвэл бол гуруула чимээгүй болоод. За тийм ээ хоёрын дунд л нь л явуулчих. Яа гэсэн тий. За тэгээ өнөөдөр манай
сэдв бол ярилцдаг гэр бүл гэдэг сэдв байгаа. Тэгээ манайхан бас энэ дэр фол үүсгэсэн байгаа учраас саналаа өгөөрэй гэж хэлж байна. Тэгээ сүүлийн үед та гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг асуултанд тийм үгүй бодчихсон л яваад байна гэсэн 3 одоо хариулт байгаа. Тэрэн дээр саналаа өгөөрэй. Дээрээс нь комментээр орж ирээрэй. Шууд утас руу залгаад бид нартай бас хуваалцах болно. Тэгээд 1146 104 5 руу залгаарай гэж хүсэж байна. За энэ хоёр яж яхад ямар удаан шүлгээ бичдэг юм бэ? Уг нь 30 секундын дотор бичих хэрэгтэй байхгүй юу? За тэгээ бид нартай гоё холбогдоод гэр бүлийн үсгээ солил л доо. Үгүй бол хамаагүй штэ. Орноо зүгээр тэгжиж фаны болох байхгүй тий. Оо ямар балаа юм бэ? За яа үсгээр манай заяа минь дөрвөн мөрчүүлэг иш үсгээр манай эрка минь дөрвөн мөрчүүлэг гол нь чат GPT-гээр бичүүлэхгүй шүү манайхаа. Тэрийг нь сайн шалгаж харна. Хин нэгэн уцаа шалгана уу? Утас нь давхар яваад нь шүү. Дуун давхар яваад нь шүү. Уцаад шалгаарай манайхаа. За миний утас бол биш байна. Хэрвээ та манай радиог утас руу залах гэж байгаа бол радиогоороо сонсч ивэл радио унтрааж агаад зөвхөн уцаараа биднийг сонсох боломжтой шүү. 1146 1045 яриач. За тэгээд өнөөдөр бол шууд яриач гэдэг. Өөрөө юм даалгавар өгчөөд. За гэр бүлийн хоорондоо хүүхдүүдтэйгээ ер нь гэр бүлийн уур амьсгал бүрдүүлээд ярилцсан гэдэг бол хамгийн чухал байгаа шүү дээ, тийм ээ. Одоо яг ингээд сошиал орчин гар. За би болцсон шүү. За баярлалаа. За би болцсон шүү. Ой, манайхан угаас ингэвэл гоё юм байна. Та өөрийнхөө нэрний эхний үсгээр эхэлсэн дөрвөн мөртүүдийг яг энэ доор комент хэсэгт үлдээгээрэй. Гэр бүлийн радиогийн 25 жилийн он баяр зориулсан шүлгээ комент хэсэгт үлдээгээрэй. За тийм ээ. За тэгээд яг бид нарыг яг ярьж явах хооронд энэ шүлэг нь үлдчихлээ тий. За манай Эркагийн шүлэг шууд тавигдсан байж тээ тий. Тэгсэн. За тэрийг гоё өөрөө уншаад өглөө харъя. Энэ ай тавиараа. За байж жоохон байж байгаа яг зэрэг эхлэе. Тий, найруулагч одоо аяг гоё солонгууд нь. За тэгээ та бүхэн минь сүүлийн үед та нар гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг фол дээр саналаа өгөөрэй. Тим гэдэг дээр яг одоогийн байдлаар 4 хүн, үгүй гэдэг дээр 1 хүн, бодчихсон л явж байгаа гэдэг дээр 1 хүн байна. За. За бэлэн болсноо. Би үгэн заяаг хамгийн хурдан хийх байх гэж бодсон чинь тий. Болцсон. Би болцсон шүү. За. Хин нэгэн уцаа шалгана уу гинэ? Хин нэгэн уцаа шалгана уу гэж заяаг хэлэх үед цоомоо өрөөндөө суужгаад уцаа шалгасан гинэ. Инг Дансаа шалгана. орж байгаа шүү дээ. За одоо тэгвэл Эркагаас эхлэх. Минийхийг уушгүй. За тэгээ. За. Эрка өөрөө өмшөөрэй. За аян яв. Шууд эфирээ тэртээд нээж байжээ. Шимтэй яриагаа тэртээд ихлүүлж байжээ. Шаагилцсан олон сонсогчтой болжээ та хэд минь. Шинэхэн нэвтрүүлгүүдэж төрүүлсээр л байна да. Иш үсгээр тийм ээ. Иш үсгээр. За баярлаа. Миний Миний дээр ийм уянгийн ая тавиад хэрэггүй дээ. фаны айтай. Тий. За манай сонсогчд минь бас бүтлгүй ай, тий. мөрчлгүүдийг бас зориулж болно шүү тий. Яа үсгээр ихэлсэн Яг тийм том бас мэнийгээ явчих. гоё юу уянгийн юмч гэж юу ах вэ? Ямаа боож идснэ бичвэч. Явлаг иддэг ахтай, янзын гоё ихчтэй, яасан ч яадаг ахтай, яахад ч бэлэн сонсогчтой. Энэ бол бидний таны радио, гэр бүлийн радио 104.5. Баярлаа. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа та бүхэндээ. За одоо ингээд манай Эрка заяа хоёр минь эхний шатаа давсан байна. Баяр хүргэе. Манай сонсогчд минь бас гоё Том гэр өрөөл бүлийн радиод ороод өнөөдөр айгүй тийм зориулсан. шалтгаантай орно. Шатараатай орно. дархлын гоё дөрвөн мөрчлгүүдийг бас комент хэсэгт явуулж болно шүү. За ингээд 2 дугаар шат руугаа манай хоёр минь За тэрийг гоё тод хэлээ. Хоошоо ингэ явсан. За ингээд дараагийн шат руугаар гэр бүлийн радио жаасан даа бодсон шүү. За одоо ингээд та хоёрт нэг шүдний чиглэл рүү гэнэ. За. За нэгийг авчлаа. За одоо намайг бүгдээрээ харж байгаарай. Хилийн урагшаана хамгийн урт гаргаад За. өөр урт арагшаана татахгүй. Яг үзүүр дээр нь хөндлөн ингэж шүдний чиглэлээр ингээд тогтоогоод наагаад унгаахгүйгээр хилийн арагшин татахгүйгээр татахгүйгээр саяны дөрвөн мөрчүүлгээ бид нарт дахиад уншиж өгөх юм байна. За Эркагаас эхлэе тийм ээ. За. За эхэл гэж хэлээгүй шүү. Одоо эхлэе. Болоог байхад би халаалт. Гэхдээ үзүүр дээр бүр урагшаа гаргаарай. Аршин татаад шүү. Болж. За одоо ингээд иш үсгээр эхэлсэн дөрвөн мөрчлөө. Ой, энэ шууд эргэлдээд буцаад тогтчих шүү. За. Зоож болохгүй, залгиж болохгүй. Аршаа гүнзгий яах юм бол залгич чинь. Цоож болохгүй.
Тэгээ аль болохоор тод хэлхийг Би зоохгүй гэсэн шүү. За Унгааж найруулагч маань Эркад яг төрөүний аяыг нь тавьж өгөөрэй гэж хүсэж шүү. За За ишвсгээр зохиосон шүлгээ шүдний зэглэлтэй унших гэж байна. Сонсъё. Тэмтэй яага. Тэмтэй. Хэлээ урагшаа гаргаарай. Татаад байна шүү. Болцноо. За. Болцрооч гэж ашиг хоёр сонсдгоо юм уу? Адахгүй шүү. Би бүр яг уншаад байгаа чи та хоёр ямар сони юм бэ? За одоо хүмүүс гайхаж байгаа хаа том өрөөнд 8 настай болчроос 80 настай буураа хүртэл янз бүрийн сэдвийн хүрээнд ярилцдаг. Өнөөдөр бид ярилцдаг гэр бүл гэдэг сэдвийн хүрээнд том өрөөнийхэн сэдвийг өрнүүлж байгаа. Өнөөдрийн уг нь модератороор бид нар очроог сонгосон чи очроо биднийг том өрөөлөө оруулахын тулд маш олон зүйл хийлгэсээр байгаа. Түүний нэг нь бол энэ байгаа шүү гэдгийг дөнгөж тааруул сонсох хүндээ хэлье. За тэгээ яа үсгээр дөрвөн мөрчүүлэг зохиосон заяа минь одоо түүнийг шүдний гэрчлэлтэй уншиж үзүүлэх гэж байна бүгдээрээ. Ява гэдэг ахтай. Янзын гайх. Аршаа татахгүй шүү. Яахан яаж гахтай. Яхад хэлэн салхтай. Энэ таны яд. Чи бас юу ч тохиолдсон. Өөрийнхөө нэг юм юг албагаа маа те. Ирч хүчээ албаа. Миний гар орж ирэх чинь та чинь цаастай байлаа та. За баярлалаа. Чанга юм байна, чанга. За байлаа зүгээр Сонир юм жоохон халаалаа те хэдүүлээ хөвчөөлөө. За одоо тэгвэл хэдүүлээ хамтдаа нөгөө карта суглаад. За мэ. За мэдээж энэ Надад өгнө гэсэн чи аль хэдийн аваад шургуулхантай хийцэн байсан шүү дээ. Бүр аа. за одоо энэ дээр болохоор 35 ширхэг карт байдаг. За мэдээж энэ картыг бол хамтдаа гэр бүлийн хүрээнд бичигдсэн карт. Одоо хэдий гуруулаа бол нэг гэр бүл шүү дээ. Нэг байгуулгын тийм ээ. тийм үү. Тэ. Хоёр аав ээж би хүү аа нэг өөрийгөө. Аав ээжтэйгээ ярих гэж сууж байгаа биз дээ тий. Ямар муухай зүнцэн хүүхэд вэ? Зүг дээ. Сахал махал ургацсан. Аваасаа ч их сахалтай. За энэ дээр 35 Аваасаа карт ч олон хөхтэй юм байна. ийм 35 карт байгаа. За. За энийг ингээд одоо зайгаас эхлээд нэг нэгээрээ суглаа явна. За тэрэн дээр Зарим картууд нь яг энэ юунд бас тохирохгүй ч магадгүй те. Гэхдээ ер нь тохирно. Гайгүй гэр бүлийн хүрээнд очиас. Дугаагаач. За би тоглолт юм Дандаа уу? даалгавар асуултууд байгаа гэсэн үг. Тэрэнд хариулаад даалгавар биелүүлээд за тэгээ тохирохгүй минут бас байж болно тийм ээ. Тэгэх юм бол тэрийг алгасъя. Хэрвээ тогтож бас тэрэн дээр ярих юм санаа байвал бас яриа явж болно гэсэн. Тгий шүү. За Гоё За, ингээд- ярилцсан шүү. хамгийн эхний Хөрх нөрн би юу тий. за дараагийн картыг бас өгчээ. Муу царай бутаагаар. Надад дамжуулаад өгч аач заа. За. Аа тий. За Харахгүй би мэ өөр тий. дээр авчлаа. За одоо заяа нээгээд уншиж өгөөд үргэлжлүүлцгээе. Хоо. Юу гэж юм? Өмсөн хувцастайгаа хамтдаа 1 минут загварын шоу үзүүлээрэ гинэ. За одоо үзэх боломжтой тийм ээ. Боломжтой. За Яана үгүй. камер дагна. Камер дагна. Үгүй наа чи ямар сони юм бэ? Камер дагна. Яана одоо. Камер дагна. Мик чихвчиг аавна. За, микрофон холдно. 1 минут гэж зүгээр л нэг алхачих л та. Тэгээ 1 минут. Минут л минут. Минут ахтай. Тийм минут шүү дээ. Аявла. Аявла. Загварын алхаа маш. Загварын алхаагаар алхлаа. За За. 3 и. Минут болоогүй шүү. Минут болоогүй. За, жоохон байна. Тий. Явна иргэн. Дахиад явна. Зү. Болж ин. За, За, тооцоо. За, ястаа болсон. Наач ястаа. Ингээд сугалсан хүүхэд нь энийг хийх нь шүү Хийгээ дээ. явах юм байна тий. тий. Унаачи уу манай хүүхдүүд нэг эмээтэйгээ тоглоод Эмээгээ загварын шоу үзүүлсэн. Хоо. Эмээ бас хийдэг юм билээ загварын шоу. Яа, энэ өстой гоё асуулт байна. За, За юу вэ? Юу гэнэ? Тоглогч бүрийн хамгийн сайхан нэг зүйлийг тодорхойлж хэлээрэй гинэ. Оо. За битэрий. За битэрийн Одоо би ингээд хамт чирээнд сууж байгаа хүмүүсийн л одоо нэг сайхан хамгийн сайхан чанарыг нь хэлэх нь шүү дээ. Надад тэгж санагдсныг нь. За мó алнаас эхлэх үү? За очроос эхэлдэг. Надаас Миний надад очроос ч уусаа хэлэх юм их байгаа юм чи. Чамд хараа хэлэх юм арай олдохгүй болохоор очроос эхэлчээ. За. За гинэ. Надаас бол олдоо. За. Хараад Тэ. Энэ ингээд байгаа. Очроод одоо нөхрөлөөд болсон нэг тийм бид нар чинь нэг тийм Удсан. удаагүй штэ. Тэ. Яг хөө нэгийг мэдээд би бол очрог яг хадралтыг мэдтий.
Энэ хараа очроо нэг юм юу гис гайгүй маа бас ингээд бодоод хахад. Юу? Одоо юу гэдэг лээ. Нэг тийм. Би яаж тэрийг одоо хүртэл олоог байгаа юм шиг. Одоо нэг юм байгаа. Ийм байгаа. Нэг юм одоо ингээд эфир дээр гарч ирэхээр та нарт ингээд бишүрхэд байна мэн гэж яриад байгаа. Яг бас тэхгүй заяа надад чинь. Орж ирээл ерөөсөө надад сэдв яриад эхэлсэн маргаашнаас нь. Тэгээ би зүгээр бодож ирсэн. Ер нь юмд нэг юм тэгээ хоёр нутагтан шиг те. Тийм байна. чин сэтгэлээс. Би болохоор жоохон сөргөөр нэлэх гэсэн юм байна. Нэг хоёр нутагтан шиг те. Усан дэвэл усан цэлчин те. Хуурай газар ингээд гүрзээ яваа. Дасан зогтох чадвар сайтай. Чин сэтгэлээс юмд Яг үнэ хэллээ. Одоо нөгөөдг нь явах хэрэгтэй мөлөө. Юу лээ? Сто зөв хэллээ гэдэг чинь явж үнэн хэллээ. Тий. За баярлаа. Очрог хувьд бол би бол тэгж бодсон. Их юмд их чин сэтгэлээсээ ханддаг хүн байна гэдэг. Би харин дасгаал хичээгээл энэ одоо. Тий. За ол инким тэгээд бас нэр бас очроо төр нэмээд ингээд бодоход ийм яг түрүүний хэлсэн юм л да. Жишээлбэл одоо бид нар ингээд завинд ингээд явжгаад зав ингээд цоороод ингээд живж ихэлвэл очроо тэр нүхийг бол гараараа ингээд бөглөдөг ч юм уу те. Нэг тим юм бол хийх хүн байлаа шүү гэж би бол. Наа ч нь бол хотлаа. Үнэ тий. Дугуй муугу хагруул те. Дугуй муугу хагруул хараа. Дугууны хооронд дугаал явах юм уу? Тий. Одоо шавар маавард суувал гүүччод хүрзээ гаргаж яад ухах хүн байгаа байхгүй. Зарим хүн бол ингээд цэмцгнээд хажууд нэг юм яриа зогсоод байдаг шүү дээ. Жишээлбэл би бол те. Одоо өөр философийн төвчний юм яриа те. Бид нар шавард суухгүй байх боломж байсан уу одоо гэл те. Очроо бол яг шавар руу орох хүн байлээ. За. Тий. За заяагийнх болохоор ийм заяа юмыг яраа ингээд нэг юм гэж байгаа юм зэ. За яг гоо эфирийн ингээ үнцгөөд ярий зэ. Тэгэхэд заяа нэг юм эфирээс бус үнцгөө бүр юу ч олддгүй шүү. Гэ бас байгаа. Заяа нэг юмыг хараа нэг юм стандартын дагуу те нэг юм хийх ёстой юмыг яг хийх ёстойгоор нь хийдэг. Ачааллыг бол одоо ингээд ачаалал гэж боддгоо нэг тийм хүн байлаа. Ээжтэй нь бас холбоотой. Ээж гэдэг энэ юутай нь холбоотой гэж магадгүй л дээ. Төрлөх. Тий. Одоо жишээлбэл заяа дээр ингээд адилхан юм хийж байгаа шүү дээ. Ер нь бол. Гэхдээ яг гоо заяа баг надаас ч илүү нэг юм илүү хийж байгаа. Одоо реклам уушаал те. Би бол баг хийж байгаадаа ингээд түүртэд ядраад байгаа байхгүй. Одоо амар сантай өнөөдөр ингээд те сүрцэн сууж штэ. Тэгэхэд энэ хүн чинь улам ингээд цоглогж байгаа те. Би чи 24 цаг гардаг байсан юм байсан ч гэж ашиг те. Байсан. Хуурал морал хийнгүүд наад хүн чинь бүр балаа юм нэмүүлэх гээд ингээ ажил дээр ажил нэмүүлэх гээд ингээ ярьж явах жишээтэй те. Дээгүр даагуур хөөцөлтөөстэй те. Тэгээ нэг тийм одоо нэг тийм ачаалалд нэг тийм нугардгүй нэг тийм сонин зантай тийм гой давуу чанар бодсон тий. Чигээрээ зантай гэсэн. Өчтөр бас харсан шүү бас тий. Тэр нөө уйлаад ингээд шүлгээ уншиж чахтай дуусгаж байгаа байхгүй. Үгүй араач ингээ гүлдээ зүгээр яах. Хин билээ? Хиний хин билээ? Нэг Төмөн дэмбэрэл гэ тий. Нэр мэрийг хэлж дуусгаж байгаа жишээтэй тий. Бүгд Монгол ард улсын ардын жүжигчин Төмөн дэмбэрэл дарагч юм гэ тий. Өөлж штэ тий. За миний сугалсан картыг алгасъя дөө. Энэ нөгөө минийх болохоор энэ тоглогчдоос магтаалын үг сонсох хэрэгтэй боллоо гинэ. Сайн мэдсэн шүү. Энэ тааруулчих. Энэ яг тааруулчих. Тааруулсан байна. Үгүй надад аяг тавг таараагүйсэн. Гоо энэ л таарсан. Үн юм уу? Үнэ энэ л таарсан. За тэгвэл. Энийг яхаа магтах юм одоо алгасчих. Одоо тэгэхээр магтахгүй шүү дээ. Заяа намаа магтах. Заяа магтах. Би ч гэсэн дахиад нэмээд магтана шүү дээ. Чин нэгэн л дүрм юм чинь. За. Ер нь бол за яста жинхэнэ Эркагийн хэлдгээр эфирт хамт гараад нэг удааг байгаад байгаа шүү дээ. Гэтэ нөгөө яг юмныхан мөн чанарыг ойлгохгүй хэрнээ ойлгох гэж хичээдэг чармаалттай мэрэлттэй байгаа нь бол тэр амар инээдтэй байгаа тэр гэж. Ойлгохгүй байгаа байхгүй юу? Гэхдээ л ойлгох гэж хичээдэг. За дараагийн баярлаа. Гөө би хэлнэ шүү дээ бас. Энэ тэгээд тоглох юм уу? Тэг ин тойроод байна. Тойр явчих. Тэр аваад янз бүрийн сэдв байгаа. Янз бүрийн сэдв байгаа. Энэ очроо юу заяа. Би одоо хүн болгол хэлдэг байлгүй дээ. Очроо нэг юм хошин тий. Одоо юу гэдэг бараг те манай гэр бүл одоо юу гэдэг миний амьдралд одоо айгүй ууг гашууд тохоо. Хошингоороо бол яг миний дараа орох юм биш. Юугээр амьдрал хошингоороо. Хошингоороо гэж айгүй эвгүйсэн. Миний амьдралд ингээ ууг гашууд тохиолдсон те би ингээд ойлцсон сууж хагаад мөрөн дээр хурж те. Хошин тэг амьдралд бас энийг шалтгаан байдаг шүү дээ. Тэргээд сууж явах магадaltaй хүн шүү. Тэр гэдэг. За. Одоо дараагийн. Одоо очроо. За надаас ингэж байна. Таныг хамгийн их жаргалтай болгодог 3 зүйлийг нэрлээрэй гэж. За мэдээж би нэг тараач. За нэгдүгээрт за гэр бүл. За гэр бүл хүүхдүүдтэй одоо үнэхээр намайг жаргалтай болгодог.
Хань ажил одоо гэр бүл. За хоёрдугаарт болохоор мэдээж миний ажил. За мэдээж миний тайзан дээр хүн инээлгдэг комедиг ажил хийдэг те. Тэр жаргалтай болгодог. Бас одоо гэр бүлийн радио мань бас намайг жаргалтай болох ажил байна гэдгийг би олж харсан. За одоохон жаргалтай болохгүй. Жаргалж юм ойлгохгүй яа. Тэгэхээр энэ гурвыг л ер нь хэлье да. Жаргач ч магадгүй гэж Би ер нь бодоод яг авсан байгаа тийм. ярьж иж өөрөө амар жаргал мэдэрдэг те. Тэгэхээр гэр бүлийн радио хүн инээлх комедигийн ажил өдр чинь ер нь тэгэл энэ жаргалтай хоббигоор нэгсэндээ сакс тоглоод мөнгө олно гэдэг шиг те. Тэг гэр бүл. Чи түрүүн 5-ыг сугалсан байсан юм уу? Аяг 5-ыг юм. Тэгээ би доогор нийцсэн. Аяг 5-ыг бол яг алгасан. Яагаад бид үүнийг тоглоод байна вэ гэдгийг юуны өмнө хэлье гэж бодож байна. Өнөөдрийн сэдв байгаа. Сүүлийн үед та гэр бүлийнхэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан уу гэсэн. Тэгвэл би яг энэ карта суулгахаасаа өмнө нэг тойрог явчаал бас сэдвийн хүрээндээ ярья гэж бодож байна. За, сүүлийн үед гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу? Сонсогч танаас асууж байна. Мөн хоёр хөтлөгчөөс асууж байна. Сүүлийн үед гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан болвол тийм үгүй гэд та бүхэн санал асуулгад оролцохоосоо гадна комент хэсэгт бидэнд бичиж үлдээгээрэй. Сүүлийн үед гэр бүлтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу залуучуудаа? Ер нь Ярилцсанараа очроо хариу. 5-5 хүүхэдтэй хүний хувьд байгаа сте. За. Ярилцлага гэдэг зүйл бол зүгээр өдрөө болгон зүгээр би бол одоо зүгээр жоохон хамармар чимээгүй байна. Порц нэгтсэн. Энд тэндээс л юм асууж тааваа энэ үе тэгээд л те. Заримдаа нэг хүнийх нь асуултыг сонсчоод нөгөөтгөнд нь буруу хариул тэрнийх нь хариултыг ийшээ нь хэлж мэлээч юм. Андуурч мандуураа. Тэр нь байнгын ярилцахыг хичээдэг. Тэгээд яг олон хүүхэд ажил төрөл их байгаа учраас бас заримдаа анзаарахгүй өнгөрөх юмнууд байгаа. За тэгвэл ер нь бол ярилцахыг хичээдэг гэсэн үг юм байна. За Эрка. Ажил мэргэжлийн онцлог байд юм уу? Юу ч үгүй. Ер нь анзаарсан чинь яг энэ асуултанд би өөртөө муу дүн тавихаар юм билээ. Ер нь ярилцахгүй байгаа. Ярилцахгүй байгаа юм бэлээ гэх юм уу? Би өөрийгөө амар ярилцдаг гэдэр гэл бодоод байгаа шүү дээ. Уул нь л. Тэг яг ийм асуултыг өөрөөсөө би саяхан асуусан юм аа. Нэг сар марын өмнө ч юм уу. Тэгсэн чинь ингэж байна. Ер нь ингээд ажлаас болоод ч юм уу жоохон ядраад. Тэгээ ядрангуудаа нэг ядаргаагаа тайлах гэж нэтэр гэдэг те. Өөртөө жоохон цаг гаргах гэж нэгдэг шалтганд ор. Ингээд жоохон өөртөө цаг гаргаад. Тэгээ нөө цаг маань жоохон унт хүртэл үргэлжлээд. Өөрийнх нь цаг нь. Тий, өөрийн маань цаг унт хүртэл үргэлжлээд. Тэгээд ярилцах зав гарахгүй. Одоо заавал гэх юм уу да одоо те. Цаг гарахгүй те. Байгаа. Тэгээд тэр бол зөвхөн нэр миний ойрын үед ингээд айгу ингээд сэтгэл зовниулж байгаа айгу том юм л да. Тэгээ хүүхдүүд чинь нэг юм одоо нэг юм хил хэрэгцээ байна штэ тий. Одоо юу гэдэг бүглийдэлтэнд өртөжээвэл тий ядаж надад тий. Тэр гэдэг нэг хилчмээр л гоё илгөөтэй бодвол. Тэгэхэд би ингээд сонсох цаг гарахгүй байгаа хүн бол тэрийг нь бол сонсохгүй байна л да. Мэдэх боломжгүй л байна л да одоогоор. Тэгэхээр айгу мод өнгөнөө. Одоо тэгвэл ойрын үед чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг дээр үгүй гэдгийг тарж байгаа. Үгүй гэдгийг дарна. Яг хоо үгүй гэдгийг би арайч бас дарч чадаагүй. Тэр бодчихсон явж өгнө гэдэг дээр гарсан шүү. Минийх тэр 3-ын 1 нь би. За би болохоор өдөр тутамдаа ярьдгаа гэдэг өчигдрийн дугаар дээр би ярьжсэн шүү дээ. Аль болох хүүхдүүдтэйгээ ярьдгаа том хүн маань ингээд түүнээс болоод өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон гэж тэгжсэн. Яг чин сэтгэлээсээ гэх юм бол би яг тэгж яриаг байна. Яриаггүй жоо удчих те. Өдөр тутмын юм бол ярьж байгаа. Оо яасан миний хүн юмдаа ингэж байгаа тэгэж байгаа. Оо ханаа ажил нь ингэж байгаа юу? Өнөөдөр яаж нээж ярьж байгаа хэрнээ чин сэтгэлээсээ яриаг байна. Бүр ярий гэд бодоочгүй байна. Сая өнөөдөр энэ сэдвийг гараад ирэнгүүт нэрээ яриаг юм биш үү гэдэг бодол чин сэтгэлээсээ төрж байна. Тийм учраас би бол сүүлийн үед та гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан уу гэдэг дээр үгүй гэдэг хариултыг сонгож байгаа байхгүй. Яг гэвэл ярилцаагүй, бодоочгүй. Тэгсэн хэрнээ яг Эркагийн хэлдэгчлэн ажилласаа болоод, цаг завгүй байдлаасаа болоод, цаг гарахгүй байгаагаасаа болоод эсвэл зүгээр ярьж л байгаа штэ гэдэг шалтгаас болоод энэ зүйлүүд бол хойно үлдээд байгаа. Хор уршиг байгаа байхгүй юу? Хор уршиг нь юу гэхээр ярилцдаггүй гэр бүлд асуудал их гардаг. Ярилцлагүй гэр бүлийн асуудал улам л их болдог байхгүй юу? Тийм учраас магадгүй өнөөдөр бид том өрөөндөө ярилцдаг гэр бүл гэдэг тоглоомыг тоглож байгаа нь та гэр бүлтэйгээ ярилцахдаа яриа өрнүүлэхдээ ямар нэгэн тийм нэг шалтгаан олдохгүй байгаа бол тоглооморч болтойгоо би бинийг мэдрээсээ ойлгоосаа ярилцаасаа чин сэтгэлийн үгийг сонсоосоо гэсэн үднээс өнөөдөр жишээ болгож том өрөөндөө бид энэ тоглоомыг тоглож байгаа шүү. Санаа аваасаа тийм ээ. Тийм санаа аваасаа гэсэн үднээс тоглож байгаа гэсэн үг. За одоо дараагийн карт.
За их юу. Уучлаарай гэж хэлэх зүйл байвал гэр бүлдээ хуваалцаарай. Эсвэл дараачийн картыг сугална уу гэсэн байна. Хэрвээ би хэлэхгүй болвол дараагийн картыг болоо суглах боломжтой юм байна. Тэгэхээр чинийх дээр бол одоо заавал хэлнэ. Тэ. Тэгэхээр юу л дээ? Би энд байгаа хүмүүсээс уучлалт гуйх шаардлага одоохондоо байхгүй. Ингэхгүй те. Эрка өөрийг чинь царайлаг гэсэн дуучлаарай. Чи дараагийнхаа сугалдаг бол. Юу гэж байна? Энэ ёстой гоё. За сонсъё. Би бүр сая ингэж карта буцааж тавьсандаа маш их баярлж байна. За юу гэнэ. Дурын нэг тоглогчийг сонгож тоглоомын дараа 10 минут биедээ массаж хийлгэх хэрэгтэй За чи нэг боллоо. массаж хийх дуртай ч юм шиг. Би зөөлхөн шиг мөрөн дээрээ массаж хийлгэмээр байгаа. Би бол чанга Эркагийн гарыг мэдж байгаа. Эрка айгүй муухай Би чанга байлаар дуулчихсан юм намайг сонглоо гэсэн шиг чанга барьдаг учраас Миний би хурууд очрог сонглоо. Очроо 10 минут нуруу Баяр барай үргээ. ихнэ шүү. Баяр үргээ. Ямар гоё ирэх вэ? Баяр үргээ чи. Баярлаа. бацах хэрэг өгсөн үү? Миний болохоор их гоё. Гэхдээ энийг яхаа солих юм хоёроо. Юу юм? Тавилгын тоос авах эрхийг авах ажлыг та хийх боллоо. Эфирийн ширээгээ цэвэрчих Хизээ гэдгийг нь бусад тоглогчид шийднэ гинэ. Яг энэ эфир Эфир дуусна дараа. дуусангууд эфирийн ширээгээ цэвэрлэх. эфирийн ширээгээ би цэвэрлэх юм байна. Тийм. Чилтэй цэвэрлэгээ хийш. За, болж байна. Энэ копины тусаасан юм Тэгин хомдоо сайжиж шүү. Тусаалгаа тий. Тийм. За одоо Тусгнуулсан юм. очроо Надаа явчихсан, өгөөгүй тий. шүү. Одоо явцсан. За тэгвэл карт дахиад ирэх гэж байна. За очроод өглөө. За чи өөртөө нэгийг өгнө. За. За очрогийнхаа хүн шээ. Минийх бол боломжгүй мэн. Маргааш орон хоолыг сонгох эрх хожлоо гинэ. Тэгэхээр энэ чи гэр бүлдэл Гэр бүлдээ Юу яаж ороод болно шүү. хэрэгж болох юм Бид байна. хоёрт хоол авчирч болно. яаж хараад байна. Бид хоол авчирч болно. Дахиад өгчгөө би За идмээр яг байна. яг Гиз тэгж өгдөө. жагаад нэг авчирч өгч болно шүү дээ тий. За Тэгж удлаа байгаа тэгэхээр ч тий. удлаа байхгүй. За энэ баруун гард талд сууж байгаа тоглогчийн хамгийн хийдэг үйлдэлийг дуурайгаарай гинэ. За би юу ийдээ. За сонсъё. Аа сонсъё гинэ харъя. За чаддсан бол дуурайч. За дуурайлаа тийм үү. Яана. Ямар ч өрөөнд байж ахтал дуурайгаад байна шүү дээ. Өрөөнд байн хардаг зүйлээ дуурай. Байна уу? 50 турбо байна. Өчигдөр Энэ хүргэлт нь үнэгүй юу? За. за яста тэгсэн. Байна уу? 50 турбо байна. За ер нь бол сүүлийн 2-3 хоног хамтдаа суухтаа бол Яг тэгсэн. 2-3 хоног тамийн турбо сонссон барьж биш. байгаа байшингийнхаа сангийн асуудлыг шийдэх Тий. гэдэг турбаны эрэлт их яваад байгаа. Тэгээд байгаа. За. Надад ирсэн бол би бас шал өөрөөр хариулах юм байна. Магадгүй Турба метр нь 11800 байгаа юм билээ шүү. гэр бүлийн гишүүдэд энэ асуулт ирсэн бол бас их өөр зүйлүүдийг хэлэх байсан Айгу байна. гоё шүү дээ энэ чинь. Одоо жишээлбэл аав ээжигээ дуурайх боломж ирж байгаа бол хүүхдүүдээс ямар характер Манай гамбуулаа хүү намайг амар дуурайсан. сонирн Бүр байна. яг дуурайсан ш намайг бүр. Миний үйлдэл мүлдээ яг дуурайд юм. Аавыгаа дуурайсан. Угаасаа ч яг ижлэх нь шүү дээ. Тий, Хоёр харин байгаа байдал нь Тэгээ байгаа байдал нь намайг дуурайж байгаа ч. За явлаа. За, чинийх юу явлаа гинэ. Тоглогч тос бүрт хайртай гэж хэлээрэ гинэ. Пээ. Наатах ч алгасан. Тийм ээ. Алгасаа юм уу? Тий яах юм одоо. За. Амрах цаг болоход үлгэр уншиж өгөх үүрэг танд олгогдлоо. Хэрвээ тоглогч 12-оос доош настай бол хинээр уншуулахаа сонгож болно. За ер нь массаж хийж байхдаа үлгэр сонсч. Тэг нь баацсан. Өөдгөө баазуулцсан. Өө чи өрөөл. Гэхдээ надад яг таарсан юмнууд Үгүй ирээд. наач харахгүй байна. Дахиад гэр бүл дотор л гоё. ямар чамд одоо ямар өглөр. Би харин л мөр бадж яхад сайхан үлгэр эртээ энэ цаг. Яах юм бэ? Яах юм бэ? Наа чи бүр сони юм бол. Энэ бас аяг тавг угаах ажил над дээр дахиад орсон. Угааж болно шүү. Угаач л та. Үгүй. Энэ байгууллага дотор байгаа бүх аягнуудыг цэвэрхэн байсан шүү дахиад зүлгэж байгаа дугай. За. Өөрөөсөө эхлээд 7 тоолж таарсан тоглогчийг 3 үгээр тодорхойлоо гэж байна. За гоё наач гоё. 1 За. 2 3 4 5 6 7. Өөрийгөө. За. За өөрийгөө 3 үгээр тодорхойл. Би юу? Сэргэлэн За. цаваа тэр чинь ижлэх юм болчих юм байна те. Шудраг. Тэгээд залхуу. Ямар эсрэгцэлтэй юм зан чанартай. Хоорондоо ерөөсөө таарахгүй нэг хүн сэргэлэн байжснаа залхуураад тийм шодрог Нэг хүн юм уу? байжснаа сэргэлэн. За дараагийн картыг ирэхээс өмнө би За. давсрын баярын шүрийг уншаад байна. За тэг. Халуун дулаан их шигтэй хайрын үгсийг түгээсэн хайрт гэр бүлийн радио 25 жилийг туулжээ.
өглөө бүрийн мэндчилгээнд өөдрөг бүхнийг шингээж, өрх бүрийн зүрхэнд хүрсэн өглөгч аялгауны эзэн инээд дурсамж аялгаугаар ирээдүг гэрэлтүүлсэн ижилсэх сэтгэл бүхнийг эвэж нэгтгсэн сувд 25 жил гэдэг хосгоо үн цэнтэй зам хоошидч улам гэрэлтэн хүмүүсийн дэргэд байгээ. 25 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Хайртай шүү гэсэн байна. За би энийг бол маш их баярлалаа. шүү. За За баярлалаа. Алинко бол ойр үед ерөөсөө ажиллагчаал байгаа шүү гэнэ. Ямар юу байгаа шүү би. Гэтэ хараад байгаа шүү. За дараагийн картыг суулгахаас өмнө би бас нэг асуулт асууч. Минийх байгаа шүү Тий. дээ. Өөр тохиолдсон өнөөдөр танд тохиолдсон 3 сайхан зүйлийг нэрлээрэй гинэ. За. Ямар тач. За өглөө нэг юм тохиолдож бас амжихгүй байгаа. Нойрмог байсан ч гэсэн яг нойрмог биш юм шиг ярьсан. Тий. Яг Би 3 өмнөөс нь хэлчих үү? Үгүй яхан бэ би өөрөө хэлье. Би хэлье. Үгүй эхнийх нь Нако. Нако өндөг шараад аваад ирсэн. Өглөөний цай. Айгуу гоё. Энэ бас та гоё үт юм билэ. Хоёрдугаарх нь Мизу доороос бэлэн болсон кофе авчираад ингээд эфирт өгнө гэдэг бол те хамгийн бас гоё агшингуудын нэг байдаг угаасаа. Гуравдугаарт нь өндөр том хүн намайг бүр биширсэн. Энэ гурыг би хэлчихсэн шүү. Тийм үү? Яг би. Тэгэхээр яг энэ хүний өглөө авсан мэдрэмжийг болоод Яг л энэ гурван зүйлийг л одоо авсандаа их таатай байна. Энэнийг одоо хүртэх хувьтай байжээ би. Аа. За Үхээгүй манайха ууч нь үхээгүй нь ийм очтой байж. 9 хором үлдсэн байна. 9 хоромд гяс амжиж дуусгая. За минийх болохоор хэзээ ч алгасч болохгүй гоё юу байна. Яг Гоё одоо Гоё. яг одоо бүх тоглогч таныг хайрлан тэрвэрх ёстой гинэ. За. Мөнгөөгөө. Тэрвэрхээ өдөр тайлаад багтаа за. Энэ айгу хэцүү байна те ингээд нэг хайрлал, тэрвэл. За яг манай Эрка тэрвэрчээ. За ингээ араас нь тэрвэрч. Яг хайрлж гин үү? Харж байгаа нийтээ. За. Боронжи. За би бас тэрвэрсэн шүү. За За. тэрвэрсэн. Ямар ч саяны тэрвэрлэлээр Эрка надаас намхан гэдгийг сонсогч тавхан харлаа. Энийг батлах арга байлаа гэж юу? За дараагийн картнуудыг өгсөн шүү дээ. Өгөөг байгаа. А сая уншсан биз дээ. Сая уншсан. Тий. Өгөөг байгаа. Тий сая уншсан гинэ бас. За тэгвэл одоо дараагийнх нь би болоо тий. За Тоглож энэ. байгаа үеийн селфи зураг дараарай гинэ. За селфиг авч. За. За энэ яст гой тоглоом байгаач. Тэгээ бид нар одоо яг гэр бүлийг ярилцуулах зорилготой. Очиж орохгүй байна. Чи зогсож байгаа. Жаахан цааш зогс. Үгүй эмхтэй хүн Тус чинь тусна тэгдэг авчихаа. Тэгээ тийм үү. Үгүй хамаагүй. Орж штэ. За энийг оруулаарай заяа Facebook дээр. Facebook дээр оруулаарай заяа. Харж агаад би муухан харсан бол оруулахгүй. Биш энэ одоо нөгөө гэр бүлтэйгээ ярилцна гэдэг одоо ажлыг заавал зорилготой хийх ёстой юм уу? Эсвэл зүгээр л амьдралынхаа тэр энгийн харилцаан дотор хийгээ явах нь чухал юм уу? Аль нь яг чухал юм? Би бас тэрийг сая бодож сууж илаа. Ер нь бол би бол Чин сэтгэлээсээ ярилцсан гэдгийг зоригтой хийвэл зүгээр хаа. тий. Өдөр болгон чин сэтгэлээсээ ярилцаад байна гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр яг чин сэтгэлээсээ ярилцсан гэдгийг бол зоригтой хийгээд тэрнээс ш ярилцдаг гэр бүл байхын тулд энд шалтак хэрэггүй. Байнга л ярилцаж явах хэрэгтэй гэсэн үг. Миний бодол. Би бол Ямар мундаг юм хэлчихвэ. би бол зоригтойгоор заавал ярилцдаг байх ёстой л гэж бодож байгаа. За. Тэгэхээр ямар нэгэн одоо ингээ хүүхдүүдээс те бид нар одоо хөрх юм шалтак хайгаал те өнөөдөр ямар хоол идсэн тэр гэл нэг тиймэрхүү л асуудаг штэ. Жогон гүнзгий. Одоо юу гэдэг те чи өнөөдөр юу мэдэрсэн ч гэх юм уу те тиймэр юм шиг бодогдоод Ажил болгож тий. тий ажил болгож А зүгээр ингээ өдөр тутам ярилцаад байгаа зүйлүүдээ бол бас ярилцсан тооцохгүй хаа. тий тооцохгүй. Тий. За ойлголоо. Тэгвэл дараагийнх нь надаас эхэлэх үү? Тэг. Надаас эхлэх үү? За би явчих. За чи. Алга тэнгэрдэж сондгоорсон тоглогч танд долоогийн даваа давуулахаар боллоо. Нэх хөрхий дэ. Тэх юм уу? Тэгье. Одоо чамайг одоо долоод байгаа болж яах юм бэ? Үгүй долоогийн даваа гэж би долоогийн даваа давуул. За энэ зүгээр Чамд би угаасаа авахгүй. гижиггүй. Тэгэхээр яах юм бэ? Тэгэхээр хамаагүй. Дараагаас. за дараа. Би гижиггүй байхгүй нэр. Гэхдээ эмэгтэй хүнд Ер нь яг гэр бүлүүд хоорондоо Дурын нэг тоглогчийг сонгон хүссэн амттнаа авахгүй лараа. за наадах чи хаалгасан юу? За би энэ Одоо энд бол мэдүү хамаатай шүү. энэ чухал эрхийг би энэ хүндтэй эрхийг За. Эрдэнэ даваад өгж байна. Эркад өгж байна. Пэ. Би их л би юм уу байгаа да. Явбал эргэж ирэх юм уу да одоо. За тэгээд амттнаа гэсэн байна. Би яг нөгөө амттан авахгүй зүгээр хийжүүлсэн ус авахгүй лээ. За. Маргааш нас л аваад ирээ. Тийм маргааш аваад ирээ. Тэгээ. За. Одоо гарвал би эргэж ирэх нь үү? За дараагийнх нь яваа. За ингэнэ. Энэ өстө гоё юм а. Би бол идэж угаал энэ. Нара. Гэр бүлийнхаа гишүүдийн ямар жилтэй болохыг нь нэрлэе. За би тэрийн жилийг нэрлээ. хоёрын жилиг за би таа. Би таан.
Аа. Би яг тань. Чи бол морьтой. Морьтой Аха. буруу байна. Хоньтой. Буруу байна. Гүй чи юу гэсэн юм бэ? Жил гэвс А тээ. жил штэ. Үгүй байж. Чи надаас 4-өр дүүхгүй юу? Би хулгантай гэхэр чин хулган, үхэр, бар, туулаад. Үгүй. 4-өр дүү биш л болж таарлаа да. Тэгэхээр 5-аар дүү юм бэ? 4-өр дүү биш би мэдж байгаа. 4-өр дүү биш юм Үгүй бэ? биш. Одоо туулаа биш юм байна тэгвэл. Наатаа алгас. Угаасаа мэдхгүй юм чи. Үгүй мэдээ. Үгүй цаг 4 хүн Үгүй мэдчихэл та тэгвэл мэдчихэ юу юм? Хэлэхгүй. Бар штэ. Бар юм уу? Тийм штэ. Оо чи 3-аар дүү юм биш те? Тийм юм. За чи юу лээ? Би хэлэхгүй. Үгүй зүгээр жилээ хэлчих. Үгүй хэлэхгүй. Хулгана. Үгүй. Чи нэг 12-оор л дүү бах надаас. Үгүй. Гээ нэг үгсрэл за. Ха. Үгүй. Яа за байлаа штэ. За миний хотлоор юм байна. Айлын томыг өхөрдөн эрхлүүлээрэ гинэ. Хоёрын хэн том юм бэ? За. Бид хоёр хоёулаа том. Эрка ч хамгийн том юм Би шүү штэ хамгийн том штэ. Зөв хоёлаа айлын том штэ. Эркаг эрхлүүлнэ. Юу гэсэн үг юм бэ? Хаанагаад байгаа. Эркэн хаанаа? Тэр инээжийг нь хараарай. Нүдийг хараа. Тэр давхраа ямар гоё юм бэ харал та. Тэр духны давхраа гэхгүй дээ. Энэ бүр хүн эрхлүүлээ сурцсан юм энэ. Тухны давхраа. Туханд давхраа ээж идэг. За гэх мэтлэр айлын томыгоо бид нар орхигдуулаад идэг те. Хөдөлж болохгүй шүү л гэж байгаа юм те. Бос дүүнийх нь нүдэн дээр гоё эрхлүүлэх нь бас аюу гоё үнэтэй байна. Тийм байна. Стосоо юм. Энэ тоглоом өстө маш хурдан өрнөлтөд явагдаж байна. Тоглогч бүрт баярлаа гэж хэлээрэй. Жишээлх юм бол өнөөдөр амттай хоол хийж өгсөнд баярлаач гэдэг юм уу гинэ. За. За хэлээч. яа на одоо энэ хоёр. Юм олдох нь чамд. Харин тий айгу хэцүү л те. Намайг барьж өгч жагаад баярлаа. Надад ус авч өгч жагаад баярлаа. За болж байна. Энэ байгаа надаа. За. Өөний гинэ. Гэр бүлийн гишүүн тус бүрийн нэг найзыг нь нэрлэнэ үү гинэ. За. Гэр бүлийн гишүүдийн нэг найзыг нь нэрлэнэ үү. За тэгэхээр битэрийн найзыг нэрлээрэй. Очрогийн найз Бата. За. Болж байна те. Болж байна. За болж байна. Заяагийн найз Зол Жаргал. За бас. Яа. Тэр нь яг хүүхдүүдийнхаа найзуудын нэр мэрийг мэднэ гэдэг чинь өөр аюу том гэр бүл чухал зүйл байхгүй. Бас аавынхаа найзын нэрийг мэднэ гэдэг бол бас аюу чухал. Тий, ярилцдаг хүмүүс л их За одоо яг сүүлийн юмнуудыг За тийм маш хурдан явчих. Миний хэлчих. тэгээд дуусгая. За ойрын хугацаанд биелээсэ гэж хүсэж буй нэг хүслээ гэр бүлдээ хуваалцаарай гинэ. За ер нь бол би яг энэ гоё гэр бүлийн радио гэдэг гэр бүлүүдэд гоё уур амьсгал, гоё нөлөөллөг өгдөг энэ ажил дээр илүү их Амжилт гаргаа. мэрэгжлийн чадвартай те та хоёроос 30 60 100 дахин илүү өгөх гэдэг. Энэ бол миний мөрөөдөл. За болж байна. Наад мөрөөдөл чи биелэх Мөрөөдөл болтугай. юм байна. Тийм байна. Та мөрөөдлөө гэр бүлдээ хуваалцаарай гинэ. Надад бас мөрөөдөлтэй холбоотой юм ирсэн байна. Уух. Очроод гүйцэхдэггүй. Миний мөрөөдөл очроод л гүйцэтгэхгүй байх мөрөөдөлтэй улам илүү их сурнаа. Тэгтээ нэг жиггэн мөрөөдлөө. Яг мөрөөдөл гэхлээр нөгөө нэг том холын юм яригадаад байгаа бол би одоо яг ойрхны юм л ботчих л доо. Яг мөрөөдөл гэхээсээ илүү ойрын хугацаанд бас мөрөөдөл шиг болоод байгаа зүйл нь баг маань хурдан л хүн болчихсоо л гэж хүсээд байна тий. Хэр оргийн юм төсвөртэй тий. Тий, тархлаа сайтай болоод хүн болчихгүй л чааваас ингээд тэр дундаа өвдөж хавдаал ингээд яваад байгаа байхгүй. Тэгээд тэр үеийн хурдан ингээд дараагийн үе рүүгээ шилжижсэн л гэж хүсэж байна. За минийх болохоор мөрөөдөлтэй холбоотой биш, дурсамжтай холбоотой асуулт За. орсон байна. Хамгийн хөгжилтэй дурсамжаа гэр бүлдээ хуваалцаарай гинэ. Аха. Хамгийн хөгжилтэй дурсамжаа гэр бүлдээ хуваалцаарай гэсэн. Байшгүй энэ асуулт. Дурлаач. Тий. Хамгийн хөгжилтэй дурсамж. За ингэсэн. Яг ойрын дурсамжаас хуваалцъя. Би нэг энэ өөдөөс харсан нойл шүү дээ очроо. Энэ нойл руу ордог байхгүй. Би цэцгад Өөдөөс нэг хараа байж идэг нэ. Гүг. Ийш ордог байхгүй. Ороод би нойлын цэс бас байгааг нь шалгахгүй шууд ороо суучихгүй юу. Тэгээ сайхан ажлаа амжуулчлаа. За тэгэл гараал одоо яачи гээл яах гэсэн чинь нөгөө цаас нь байдгүй. Цаас нь сольж амжаагүй дээ. Тэгээд дууссан байд. Тэгэхээр би бүр хөөчтэй ямар болоо юм бэ гэд өөдрөө ингэж чагинж ягаад өмдөө бас татчих болохгүй шүү дээ тэр чинь бас. За ажил явдал дуусаагүй байгаа. Одоо шуутлаастай чигээр нь нэг өрөөнөөс нөгөөтг. Манай энэ чинь дотроо хоёр суултуур. Цаас хайгаа явж байгаа юм ингээд. Энэ дотор байгууллага дотор уу? Гүйгүй нэг өрөөнөөс нөгөөтг рүү энэ 0 дотроо шүү. А дотроо юм уу? Тэ 0 дотроо. Нөгөө өрөөнөөг.
Өмдөө шууталсан чигээр гүүсэн байдیں۔ За энэ бол миний амьдралдаа байсан. Одоо хөгжилтэй гэх юм уу? Энэ гэр бүл болсон явдал тий. Яг Тий, би яг гэртээ болсон зүйл шиг болсон юм шүү дээ. Гэрт би бас гэртээ цаас дууссан. Гэрт хин ч байдаггүй. Ингээ босоо шууд нойлоосоо гараал хөө том өргөр ингээл сахалтай нэг юм. Залуу тань төсөл. Сэлэтэй яг төсөл мөргүй. Ингээд өнөөдрийн том өрөө маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид том өрөөндөө сүүлийн үед та гэр бүлийнхэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан уу гэсэн санал асуулгыг явуулсан. Үүнд 50% нь тийм, 17% нь үгүй, 33% нь бодчихсон л явж байна да гэсэн хариултыг бидэнд илгээсэн байна. Бодгоё доо. Гэр бүлтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах цагийг заавал бүр зориулалт гаргаж та бүхэн яг энэ цагийг гаргаж байгаарай. Гэр бүлтэйгээ ярилцсан гэдэг гэр бүлд асуудал ба гарнаа л гэсэн үг. Гэр бүлтэйгээ ярилцсан гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрд зориулалт гаргаж байгаа чин сэтгэлийн хайр илрэл юм шүү. Тийм учраас гэр бүлтэйгээ ярилцдаг байгаарай. Өнөөдрийн том өрөөнд Аярка очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Өнөөдөр том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ том өрөөнд ярина гэдэгт итгэлтэй байна. Маргаашийн дугаараараа уулзлаа түр. Баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.